За, сайн уу манайхан. Өнөөдөр та нартай Bedazzled гэх 2000 он гарч байсан киног товчлоод яриад өгье. Кино маань Brendan Fraser жүжигчний тоглосон Elliot гэх залуугийн дүрээр эхлэх бөгөөд тэрээр ажил дээрээ хамт ажилдаг залуустайгаа яриа өдөн орой хамт гарах талаар асуухад бүгд л түүнээс тэр шаасан байдалтай орой завгүй гарахгүй л хэцгээдэг. Харин оройн Elliot ганцаараа нэг баар руу ороход нөгөө завгүй гэсэн гарууд чинь бүгд хамтдаа сууж идэг байгаа. Манай хүн тэгээд гинэн ч юм уу хүлдүү ч юм уу өөрийг нь харваас жигээд авах чинь нойтон хамуун шиг л очиж суучдیں۔ Энэ үед нь түүний харж явдаг бүсгүй болох Алисон гэх Анжел шиг хүүхэн орж ирэхэд Элиотын түүнд унаж тусдаг гэдгийг нь мэдсэн гарууд хэрэгээр түүнийг хурцласаар байгаад ярилцаа гэд босгоодохдог. Манай хүнж түүн дээр очин яриа өдөөд энэ компанид 4 жил хамт ажиллаж байгаагаа мөн өмнө нь таарч байснаа хэлэхэд Алисон юу гэж түүнийг санахав дээ. Үүнийг нь харсан ажлынх нь гарууд шоолон баг таваа хангаастай. Тэгээд эргээд харахад Алисон явчихсан байлгүй яахав? Элиот ч тэгээд жаахан сэтгэлээр унсан байдалтай бурхан минь би амьдралаа түүнтэй өнгөрүүлэхийн тулд юугаач зориулахад бэлэн байна гэд амандаа бувтнаа зогсож байхад нь хаанаас ч юм нэг цагаан бильярдны бөмбөг түүнлөө өнхрөөд ирнэ. Байна уу? Таны хотлайн сонсож байна. Юугаар туслах вэ? Hi. Сайн уу? Би чамайг нэг хүүхэнтэй ярилцаж байхыг харлаа л да. Чи түүнтэй амьдралаа өнгөрүүлэхийн тулд юугаач зориулахад бэлэн байгаа талаар бас сонслоо. Гэхдээ манай залууч гайхаад хөөх чи яаж сонсоо вэ? Би их хол зогсож байсан шүү дээ. Би их олон авьяастай л да гэд энэ халуухан хүүхэн түүнийг дагуулж гарan хэрвээ би чиний үргэлж хүсэж байдаг мөн үргэлж мөрөөдөж байдаг зүйлийг биелүүлж чадна гэвэл чи яах вэ? Who are you? Хинт ч хэлэхгүй гэж бүх зүрх сэтгэлээрээ өхөн хөхтлээ амлаж байна уу? Би бол чөтгөр. Тэгээд өөрийнхөө чөтгөр гэсэн нэрийн хуудсыг түүнд өгөхөд Элиот ч галзуу хүн байна гэж бодон түүнээс морих гэж оролдоод эргээд харахад нөгөө талд нь гарцсан байж идэг. Манай хүнч чи тэгээд чөтгөр юм байж надаас яг юу хүсэж байгаа юм гэхэд би чамайг аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна гэд амьдрал нь ямар өрөвдөлтөй ганцаардмал болохыг мөн түүнийг нэвч шуфт мэддгээ уйлтал нь хэлээд тэгдэг. Тэгээ чөөгийн маань Элиотыг ямар нэгэн зүйлийг хүсээд үз би биелүүлээд өгье гэхэд манай хүнч нэг том мак бас кола хүсдэг. Гэтэл түүнийг буусан суулган явсаар Макдоналдс орон чөөгийн түүнд нэг том мак кологын амтаар захиалж өгөөд чамд мөнгө байна уу? Би хитвчээ газар дор орхичиж гэж аван шүү дээ. Элиот ч гарч ирээд би одоо чамд итгэхгүй байна. Би өөрөө ч ингэж чадна штий. Ингээд зам салыг гихтэн чөөгийн за чи намайг сайн ойлгосонгүй болтой. Бүгдийг мартаад дахиад эхлэе гэд ганган тэргэн түүнийг суулган тавьсаар нэгэн клубт ирэхэд баахан хүмүүс түүнийг дуудан оролцоор хүлээж авдаг. Дотгош ороход мөн л баахан октод түүнийг булаацалтаад барьж идэх шахах юм болноо. Чөөгийн түүнд би чамд хүссэн бүхнийг ч өгч чадна. Дэлхийн бүх хүмүүсээр чамайг хайрлуулж чадна. Гэхэд Элиот түүнд итгэхгүй хэвээр байсан тул чөөгийн түүнд хуурч харуулснаар сая нэг манай хүн чөтгөр болоход нь итгэдэг. Үргэлжлүүлэн түүнд хүссэн бүхнээ асууж болно. Харин бурхан байдгүй л гэж асуух хэрэггүй. Бүх хүн л надаас түүнийг асуух юм. Би энийг сонсоод яг галзуурах шахдаг. Тийм ээ, бурхан байдаг. Тэгснээ түүнд мангар зузаан гэрээг санал болгоод долоон хүслээ хүсээд оронд нь өөрийнхөө сүнсээ өгөхийг санал болгодог. Манай хүнч чи тоглож гин үү? Би чамд сүнсээ өгч чадахгүй ээ. Эн чинь миний сүнс штэ гихтэн чөөгийн харин чи хийн? Джеймс Браун уу? Юун сүртэй чи ер нь өөрийнхөө сүнсийг харсан юм уу? Тэгснээ манай хүнд зориулан дэлгэц дүүрэн Алис нэг түүнтэй хамт байгаагаар харуулад үүнийг үнэн болгож болноо. Чи зөвхөн гарын үсгээл зур гэж хэлэн түүнийг амжилттайгаар тархитан гэрээгээ хийж чаддаг. Үүний дараа түүнд пэйжер өгөөд ямар нэгэн байдлаар хүссэн хүсэл чинь яг чиний бодсноор болохгүй бол 666 гэж надлуу залгахад буцаад ирнэ гэж хэлээд одоо хүслээ хийж болно гэхэд манай хүн би яг одоо айлсандаа гэрэлмээр байна. Бас би их баян хүчрэг болохыг хүсэж байна гэх болно. Манай хүнч тэгээд хүслийнхээ дагуу хайрт айлсныгаа хажууд тансаг хашид сэрнэ. Бөөм баяр л болно штэ угаасаа. Хүслэн дундаа бүр испанаар ус цас болцсон өөрчлөгч нь түүнд өглөөнийхэн цаг авчирч өгдөг. Realmente estoy hablando español. Үүний дараа манай хүнч амьдрал сайхан байна гэд бардаа зогсож байхад ард нь Алисон англи хэлний багштайгаа айгүй арманчиг байдлаар явж идэв. Яахав энэ хүслэн дотор нь Алисон түнд хайргүй бүр араар нь тавьдаг юм бэ нэлээ л дээ. Удалгүй ажилтнаа нь ирээд үйлдвэр дээр асуудал гарсныг хэлээд очиход манай хүн харин хар тамхины 8 болохоо мэдэж авдیں۔ За тэгээд хэдэн орсууд ирээд өөрсдөө авсан бараандаа сэтгэл дундуур байгаагаа хэлээд зогсож байхад гинэт нөгөө эхнэрийнх нь англи хэлний багш Раул буу муу бариад гарч ирснээ. Би одоо бизнесийг чинь хүртэл булаана гэд бөөн буудалцаан болдгоо.
Элиот ч тэндээс арай гэж амиа авраад зугтаж чадах бөгөөд нөгөө чөтгөрийн өгсөн пэйжрээр амжиж залгаснаар чөтгөр дээр буцаад ирэх болно. Тэгээд түүнд хандан би ийм зүйл хүсээгүй гэд гомдлоход Чөөгийн харин чи өөрөө л Алисонтой гэрэлмээр байна гэснээс чамд заавал хайртай байх ёстой гэж хэлээгүй үстэй. Би чамд нэг зөвлөгөө өгье залуу минь. Баян хүчрхэг гэдэг чинь тийм ч сайхан зүйл биш. Хүн болгон л энийг хүсхийн. Үнэндээ бол хүүхнүүд мөнгө ирэх мэдэл тийм их дуртай байгаад байдгүй юм штэ. Алисон чин эрэгтэй хүнээс яг юу хүсэж байна вэ гэдгийг хамтдаа олж мэдээгээд түүнийг Алисны гэрт дагуулад ирдэг. Тэгээд Илиотод хандан битгий санаа зовоо. Тэр биднийг харж чадахгүй. Бас тэр одоо энэ хаалганы цаана усанд орж байгаа чи харж болно штэ. Үгүй ээ, чи намайг тийм замраагүй хүн гэж бодож байгаа юм биш үсттэй. Чи намайг өрөвдөлтөй, уйдгартай, цөхрөнгөө барсан хүн гэж бодож чинь тийм үү? Тийм ээ. Тэгвэл би нэг хурдхан хараадахыг гэж авдیں۔ Тэгээд Шөөгийн Алисны тэмдэглэлийн дэвтрийг нь олоод түүнийг мэдрэмжтэй, сэтгэлийн хөөрөлөө удирдах чаддаг залууг хүсэн хүлээж байгааг нь мэдэж авцгаанаа. Үүнийг мэдсэн Элиот маань тэгээд би энэ дэлхийн хамгийн мэдрэмжтэй залуу болохыг хүсэж байна. Бас тэр надад хайртай байх ёстой шүү гэж хэлээд дараагийн хүслээ хэлдэг. Ингээд далайн эрэг дээр Алисонтой байх ба Элиот маань энэ удаад мэдрэмжтэй залуу болсноос гадна Алисон ч түүнд хайртайгаа хэлээд уг нь яг л хүслээр нь болж идэв. Даанч манай хүн нар жаргаж байгааг хараад бүр уйлж унжих нь холгүй хит эмзэгдэлбэ болцсон байдیں۔ Удалгүй 3 залуу хурч ирээд Алисныг хамт шар айраг уумаар байна уу гэхэд Алисон ч зөвшөөрөөд Элиотод хандан би чамд хайртай гэхдээ чи бол хитрхи мэдрэмтгий залуу эндээс чинь болж би яг галзуурах гээд байна. Намайг үл ойшоох хайраар тэтгэх нэгэнтэй хамт баймаар байна гэж хэлээд хаяад явчихдаг. Элиот ч тэгээд уйлаад хоцорноо хөрхий. Тэгээд чөөгийн дээр буцаж ирээд чи миний хүссэн хүсэл болгоныг буснуулж байна гэтэл Чөөгийн харин чи яаж ингэж хэлж чадчихна? Би тийм төгс биш ойлгож гин үү? Би энэ аимшигт ажилд дүүрд гацчихад байна. Хин нэгэнд туслах гэж оролдоход тэд намайг бурхан шиг л үзхийн гээд гомдлож өгнөө. Харин манай хүн ч үүнд нь итгээд уушлал гуйгаад дараагийн хүслээ хүсэх ба өөрийгөө том, спортлог, баян, бас зөндөө их фэнүүдтэй буюу мэрэгжлийн сагсчин болохыг хүсдэг. Үүнийхээс дагуу тэгээд Элиот маань авраг амтан болцсон байдгаас гадна бүр арагшаагаа харж шидэж мэдээд лааж өгнөө. Мөн мэдээж маш олон фэнүүдтэй тэгээд ярилцлага энтер өгөөд ганцаараа тоглолтын турш 100 оноо авснаа яриад зогсож байдгийн. Үүний дараа хувц солих өрөөнд Алисон нь сэтгүүлчийн хуваар ирээд түүнтэй ярилцлага өгөх боломжтойг асуухад манай хүнч нээх өнгөрөөл тэгэлгүй яах вэ гэж байжсэн чи харин Алисон шууд л та ийм том юм чин таны нөгөө юм чин бас их том байх таа гэд манай хүний болдгоо борыг нь харах гээд бүрчичрээд байдیں۔ Тэгээд хамтдаа хараад тгсэн чинь амар жижигхэн юмтай болгоод хайцсан байдаг юм шиг байлээ. Элиот ч чөтгөрөө баахан хараагаад Алисон ч шууд ажилдаа байснаа марчиж гээл яваад өгнөө. Манай хүн ч чөтгөр дээр ирээд чи яаж надад тийм жижигхэн мөх чадваа гэхэд чөтгөр харин түүнийг нэг тоолгүй дараагийн хүслээ хэлээл хэдийн. Харин Элиот маань энэ удаад ухаантай, сайхан ярилцаж чаддаг, бүхий л зүйлийн талаар мэддэг. Хамгийн гол нь Алисон намайг хараад шууд уурлахаар болгоод өгөө гэхэд нь Чөөгийн харин нөгөө юм чинь яах вэ гэж асуухт нь манай залууч чи мэдэн дээ том л байлгамаар байна гэдэг. Ингээд Элиот маань жинхэнэ джентльмен болсон байх ба Алисон ч түүнийг хараад шууд л дурлан өөрөө явж очиод танилцах ба манай хүн энэ удаад зохиолч болцсон хайртай хүнийхээ чихэн дээр нь цэцэг ургуулхаас наагур уран цэцэн ухаалаг үгээрээ уйрааж өгтийн байгаа зү. Тэгээд үргэлжлүүлэн түүнийг гэрлүүгээ дагуулж явахаар болдог. Гэртээ ороход харин унтлахын өрөөнд нэг эрэгтэй өөрийг нь хүлээцэг хэвтэж байх ба энэ удаад харин чөтгөр түүнийг ижил хүүстэн болгоцсон байдیں۔ Тэгснээ манай хүн Алисонд хандан би ижил хүүстэн биш гэдгээ нотолж чаднаа. Чамайг үнсхийг зөвшөөрөөч гэд үнсгэд өөрийгөө үнэхээр ижил хүүстэн болсноо мэдж авдаг. За ингээд чөтгөр дээр буцаж ирээд дараагийн хүслээрээ хүн төрөлхтөнд тусдаа түүхэнд бичигтэн үлдэхээр чухал зүйлийг хиймээр байгаагаа мөн Алисон үүнийг хараад өөрийг нь хүндлээсэй гэж бодож буйгаа хэлээд өөрийгөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болохыг хүсдэгэ. Үүнийхэн дагуу Алисон ч түүнийг ноёны ерөнхийлөгчөө гэсээр тосон авч өөрийгөө танилцуулнаа. Даанч чөтгөр түүнийг 19-р зууны ерөнхийлөгч болох Абрахам Линкольн болгоцсон байдیں۔ Тэгээд Элиот ч яг буудуулж өгөхийнх нь өмнө байгаагаа мэдээд пэйжрээ амжиж олдог. Үүний дараа Элиот маань ажил дээрээ ирсэн байх ба ажлынх нь компьютерийн дэлгэцэн дээр чөтгөр гарч ирээд үлдсэн хүслээ хүсгээг шаардаж эхэлдэг. Манай хүн ч одоо би ажлаа хийх хэрэгтэй байна. Тэглээж одоо надад 2хан хүсэл үлдсэн биз дээ гэхэд чөтгөр харин үгүй шүү хонгор минь чамд ганцхан хүсэл үлдсэн. Тоолоод үзцгээе
Чи ерөнхийлөгч болсон, бас царайлаг авьяаслаг зохиолч болсон, мөн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч, тэгээд урлагийн мэдрэмжтэй залуу Колумбийн харт тамхины наймаачин болсон. Тэгснээ бас том маг колог өөрөөр нь төлүүлээд захиалж өгснөө бас хүсэлтэнд тооцож оруулаад байдیں۔ Үүнийх нь хариуд нь манай хүнч тэр чин хүсэл биш байсан шударга бус байна. Би чамаас холбоогоо тасалж гэрээгээ цуслана гэж ууралж гарч яван сүмд ицэн сууж идэг. Түүн дээр сүмийн лам ирээд зүгээр эсхийг асуухад манай хүн харин бурхантай яаралтай ярилцуулж өгөхийг хүсдэг. Хариуд нь лам надад хэлэх зүйл байна уу? Чи юу ч хэлсэн би ойлгоно гэдэг. Тэгсэн манай хүн болсон бүх барьцаасаа хэлэх ба өөрийн сүнсээ 7 хүслээр чөтгөрт худалдсан юм л да. Би 5 хүслээ хүсчгээд байгаа. Гэтэл тэр том маг кола 2-ыг оруулж тооцоод 6 гэж бодоод байна. Энд чинь шударга биш үсттэй гэтэл түүнийг цагдаа дуудаж өгөөд жүүлхэлт хийждэм байгаа зү. Өрөөнлүүн түүнийг чөтгөр цагдаагийн дүрээр гарч ирээд гэрээний дагуу дараагийн хүслээ хүсхийг дарамтлаад оруулдаг. Харин өрөөнд нь байх хүн орноосоо цухын гарч ирэн саяны цагдаа эмэгтэй чөтгөр тийм үү? Залуу минь чиж новшин юм хийжээ дээ гэхэд Элиот түүнд 7 хүслээр сүнсээ худалдснаа хэлдэг. Энэ залууч босч ирээд чи сүнсээ зааж болохгүй штэ. Чи тэгээд оронд нь сайн эмийг олж авч чадсан юм уу гэхэд Элиот ч үгүй л гэдэг. Харин энэ залуу түүнд хандан чөтгөр чиний хүслийг буснуулан чамайг самууруулахыг хүснэ. Энэ бол тэрний зал. Гэхдээ эцэст нь чи өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоод үзвэл өөрийгөө сайн ойлгож юу хийх ёстойгоо ухаарсан байдаг гэж хэлэхэд Элиот ч гайхан түүний хэн болохыг нь асуудал өөрийгөө зүгээр л нэг сайн найзчин гэж хэлэх болно. Энэ залуу тэгтээ чөөгийн түүнд ярьжсэн бурхан юм шиг байлээ. Манай хүнч тэгээд шүнжэнгөөл бодлогоширч хондгийн. Маргааш нь Элиот чөтгөрийн шөнийн клуб руу очиход өмнөхөөсөө тис өөр буюу баахан залуухан халуухан хүмүүсээр дүүрэн байсан бол одоо баахан хөгшчүүл гацчихсан аятаал байж байдаг. Чөөги түүнийг дагуулж өрөөндөө ороод сүүлчийн хүслээ бодож олсон эсхийг асуухад Элиот би одоо юм хүсмээргүй байна. Надад хэрэгтэй зүйлс байсан боловч чи тэднийг надад өгч чадаагүй штэ. Би бүхий л насаараа баян, ухаалаг, авьяаслаг байхыг хүсч энэ бүхнийг нэг ид шидтэн гарч ирээд биелүүлж өгөөсэй гэж хүсдэг байлаа. Гэхдээ одоо энэ бүх зүйл нь нийт шидээр биелэхдэггүй мэт санагдчихээн. Тэглээч энэ амьдралд хэр хол явах нь чухал бус, харин хэрхэн түүндээ хүрэх нь чухал юм биш үү гэж босноо хэлдэг. Гэсэн ч чөөгийн түүнд гэрээ бол гэрээ чамд нэг хүсэл үлдсэн харин надад чиний сүнсийг авах үлдсэн гэж хэлэхэд манай хүнч надад хүсэл байхгүй чи намайг үүнийг хүчээр хэлгэж чадахгүй гэхдээ чөтгөр түүнийг тамд авчран сүүлчийн хүслээ хэл эсвэл насан туршдаа тамд шат гэж дарамтлахад за би айлсныг аз жаргалтай амьдруулахыг хүсэж байна гэж хэлдэг. Нүдэ нэгтэн түүнийг чөтгөр босгоод сүүлчийн хүсэл нь гэрээг цуцлахад хүргэсэн болохыг хэлдэг. Тэгээд манай хүнийг ойлгож ядахт нь хүмүүс та нар ер нь гэрээгээ хизээж уншихгүй маа. Гэрээний 147 дугаар бүлэг 9-ийн 3 дугаар зүйл ангид зааснаар бол нэг сайн санааны хүсэл хүсвэл гэрээг цуслах боломжтой гэж заагсныг хэлдэг. Манай хүнч тэгээд өөрийнхөө сүнсээ авч чадхаар болсондоо хагартлаа баярлнаа. Тэгээд чөтгөр Элиотыг энэ ажлыг 6000 дахь жилдээ хийх хугацаанд сүнсээ буцаан авч чадсан анхны хүн болохыг хэлэхэд Элиот ч түүнийг өөрийнх нь хамгийн сайн найз байсныг хэлээд тэд салцгаадаг. Үүний дараагаар Элиот маань ажлынхаа гадаа Алисонтой таарч түүнийг болзоонд урих гэж оролдох бөгөөд эндээс манай хүн өмнөх лузер гай биш харин илүү ухаалаг төлөвшсөн нэгэн болсон байгаа нь харагддаг. Гэсэн ч Алисон болзоод хүнтэй учраас боломжгүйгээ хэлээд илдгээр татгалздаг. Мөн ажил дээрээ ирэхэд нөгөө гарууд манай хүнийг азгүй амьтнаар нь дуудаад тоглоом тохуу хийх гэж оролдоход энэ удаад тэрээр тэдэнд амархан дээрлэхүүлэх нэгэн биш болсноо бас харуулнаа. Элиот маань ч тэгээд гэртээ дугуйн жолоо залсаар амьдралаа энжойцоор иртэл хажууд нь шинэ хөрш нүүд ирж байх ба Алисонтой усны тусал мэт адилхан боловч зан чанарын хувьд арай гэгээлэг хөвчлөлтэй эмэгтэй байдгийн. Манай хүнч тэгээд түүнийг хараад хэсэгтэй л гацхад нөгөө эмэгтэй нь өөрийгөө Никол хэмээн танилцуулаад өөрт нь юмаа зөөхөд туслахыг хүсдэг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэгтэй тий. Манай хүнч тэгээд Николтойгоо хөөрхөн үерхдэг болчихсон. Болзоод явж байхад нь чөтгөр бурхан хоёр тэднийг харан шатар тоглоод сууж байгаагаар кино маань төгсдөг байгаа. Өнөөдрийн ярьсан кино маань таалагдсан бол лайк сабаа дараарай. За баяртай.